мэдээ үзэх гээл. Арангаа саран дээр гарсан анхны аймаг болно. Танд хэрэгтэй мэдээллийг бид хүргэх болно. Одоо орон нутгийн Монгол улстай болж байгаа процессуудыг та бүхэндээ цагаал руугаар хүргэх нь манай нэвтрүүлгийн зорилго. Weekly show 7 хоног болгон тогтмол явахаар хичээж ажиллах болно. Надад асуулт байна. Харин та хэлнэ үү? Та байцгаана үзэгчтэй. Подкастын 22 дугаар дугаар та бүхний харсанчлан хамгийн анх удаа гадаа хийж байгаа подкаст үзэгчдэд өөрийгөө товчхон танилцуулъя. За сайн байцгаана уу. За цаашаа хавцгааж байна уу. Намайг Бат хоёрын галуудрах гэдэг Арангаа аймгийн Эрдэнэ улсын санаа. Болоо байна. Одоо нас өдөр. Одоо 25 26 орж залуу тий. Бас өв соёлоо авч үлдэхин төлөө бас морь мал ойж байгаа юм. Тэгээ өөрийнхөө хэмжээнд нь ойж эхэлж байгаа. Суралцж эхэлж байгаа. Суралцж явж байгаа юм тий. Одоо яг өөрөө ч үеийн залуучууд бол ерөөхдөө дандаа хот гараад чинь нэг бол гадаад явж чинь. Ер нь тийм бодол төрж байгаа юм лөө. Энэ талаар бол би тийж боддог шүү дээ. Би өөрөө Монголд 5 жил шахав байсан байхгүй юу? 90 очин. Тэгээд Монгол тэр хугацаанд байж байхдаа ер нь бол Монгол гэдэг тэр их орон чинь өөрийг сайн тий. Хүний нутгууд хүний нутг. Гэхдээ айгүй хэцүү. Ер нь тэгээд байгаа орчин. Нэг л тотн биш байдаг шүү дээ. Яг тиймэрхүү сан. Тийм учраас би ер нь гадагш явна гэж боддог. Ер нь энэ нутгатаа л ер нь гоё амьд юм боддог. Тэр тусан бүр Арангаад бүр гоё амьд. Сэцэн гэдэг тэр манай клубтэй. Тэр нь бол одоо сэр шалгын Арангаа их хэвээр байна. Сэр шалгын одоо тэргүүн байгаа. Тэр нь бол одоо энэ сэрийг ягаад энэ Сэцэн клубыг байгуулах болов? Ер нь одоо сэр хуглах одоо юу н сайхан байж юм лээ. Ягаад энэ хүмүүс энэ сэрийг сонирхоод бодож байна? Сэрний хувьд бол Сэцэн клубыг би хамгийн 2021 онд байгуулад. Тодорхой хэмжээний хэдэн залуучуудтай клуб нээгээд үйл ажиллагаа явуулж ирсэн гэдэг тэмцээн бас хандивны тэмцээн эзгээд шатгууд 2-3 жилийн үдчихээ одоо. Сэрийг хамгийн анх чинь би өвөр Монголд бас харж байсан хамгийн өвөр Монголд харж байсан. Тэгэхээр чи Монгол улсын сэр ер нь орж ирвэл. Тэгээ би ирээд судлаад ер нь сэрийг яагаад шалгах юм бэ? Сэрийг яагаад хугалах юм? Яагаад яс суглах хэрэгтэй юм бэ? Судалж үзэлтэй. Тэгээд бодоход манай дээр үеийн одоо энэ хүмүүс маань эдшнийхаа сэрийг те одоо тэр бүхний сүнсийг амьрлуулах гэж те тэр одоо 13 сар 12 дахь сэрийг хугалах байсан юм бэл. Тэгээд хэрвээ хугалахгүй бол дотор нь одоо бооцооны мөнгө хийж юм те. Тэгэж одоо нутгийн олон залуучуудыг ингээд дуудаж ирж ир бэрийн шалгадаг байсан. Тэр утгаараа наадгаа сэр шалгах наадгаа гэж бодсон. Тэгээд ер нь бас нэг гоё Монгол хүний бас нэг байх чадвар тийм зүйл юм байна гэж бодоод би бас нээж эхэлсэн байхгүй. Хөгжиж эхлэх бас нэг 5 жил болж байгаа байхгүй. Тэр хугацаанд бид нар Монгол улсад одоо Монгол турхны эдэм сэр шалгах холбоо гэж байгаа шүү дээ. Тэр холбоо нь болохоор одоо гар шагаа болон бас нэг давгар үндэсний наадгаанууд байна шүү дээ. Яг тэр наадгаанууд шиг тийм цол алгадаг тийм наадгаа болгоё гэж өрөөс чадахгүй байхгүй юу? Цалин амнаас өрөөс зөвшөөрөхгүйгээр тиймэрхүү байгаа юм. Тийм учраас бас жоохон ингээд жоохон зарцан болчиход байна. Тэр хуг шааж явах тэр мэдрэмж омгшдаг шүү дээ тий. Нэг юм байдаг. Тэгэхээр та нэг юм омгшлын тухай яриул. Омгших мэдрэмж. Миний хувьд бол омгших мэдрэмж л дээж төрдөг. Өөрийнхөө ингээд чадаагүй зүйлийг тий. Ингээд чадчихаар тий. Тэр тусмаа бүр ингээд өв соёл талаараа тий. Адуу маал, сэрч юм тий. Янз бүр тэр тал дээр бүр ингээд чадчихаар байна. Өөртөө амар гэлт болж өөрийгөө амар би энэ цааш явах хэрэгтэй юм тий. Өв соёл. Надаа энэ гоё мэдрэмжийг өгч чадчих юм тий. Амжуулж чадчих. Ягаад заавал өв соёлоо авч үлдэх хэрэгтэй гэж бодож байна. Энэ бол маш том шалтгаан. Бид нар Монгол гэдэг бид нар Монгол хүн шүү дээ. Монгол улс. Онцгорох зүйлс байх хэрэгтэй байна. Одоо гадаадын бусад орнууд чаддгүй ч юм те, мэддгүй ч юм те. Ер нь цаашдаа сурах боломжгүй тэр генд нь байдгүй ч юм те. Тийм зүйл Монгол хүнд байдаг. Учраас энэ өв соёлыг авч үлдэх. Өв соёлыг ингээд би зүгээр ингээд багслаад байгаа Монгол. Гоё хариулт байна. Хүн бол өөр хариулт юм. Яг ингээд бүх бидний амьдралын ормыг ч юм уу те. Ингээд бацаал Монгол юм байна. Яг тэгвэл өв соёл бидний ингээд тодорхойлох зүйлгүй биднийг Монгол гэж ялгахгүй. Тэгэхээр нөгөө сошиал дээр аягүй тийм актив байдаг шүү дээ. Тэр нэг юм итгэвтэй байдаг. Тэгэхээр хүмүүс бас ямар сэтгэлүүлдэг юм бэ? Хүмүүс бол тэгээд янз янзтай өөр юм. Гоё юм чилэн тэгээд зарим муухай ч нод болохоо ядцсан ч гэн тий. Үгүйхгүй. Би нэг шеэр хийхэд баярлдаг. Би лайк интервьюрээс баярлдаг. Шеэр хийхэд баярлдаг. Яг бол тэр хүн шеэр хийлээ гэж бодоход тэр хүний 5 найз үзэгч жишээ гэж тий. Тэр одоо миний одоо хилж байгаа мөр болгож байгаа тэр үзэхэд түрүүнд бас нэг тодорхой хэмжээнд Монгол тийм нэг юм байгаа шүү дээ. Тийм учраас ингээд
Үг соёлоо түгээн дэлгэрүүлэхийн төлөө би ингэж маш их рилс хийдэг бас сошиал идэвхтэй байдаг. Рилүүдийн бол тасрахгүй үздэг. Гэтэ одоо шийдэл мөр юм байна. Ер нь бол тийм шүү. Тим нэг бүх амьтанд танигдахтаач тий. Энэ одоо Монгол үг соёл төрсөн адуу малч бас холдоод байна шүү. Тийм учраас бас жоохон ч гэсэн ганц хоёр хүндж болохгүй ч гэсэн тий. Цааш нэг за ямар гоё юм бэ тий. Мөр болж ямар гоё. Би бас хичээд. Яг миний энд юу. Гэтэ хайгаад байна ах шүү. Найзлах гэдэг. Одоо яг энд авч байгаа мэдрэмж бол бүр амар гоё байна. Би ч бас яг юм нэлэхэд энэ мал жоохон хол. Ер нь ингээд морины нэршлүүд байна тий. За зүслэх. За адууны тухай ингээд манай энэ үзэж байгаа үзэгчд одоо дүүнерч үзэж ээж магадгүй тий. Ямар ч хүнд хэлсэн ойлгомжтой байдлаар морины тухай тайлбарлаж өгвөл та юу гэж тайлбарлах. Адуун сүрэг гэж ярьдаг тий. Адуун сүрэг гэдэг чинь олон тооны гүмөр адуу, адуу гэсэн үг тий. Тэрнээс нэг яваа морийг ганцаарх яваа морийг ганцаарх яваа гүүгч юм тий. Энэ адуу гэж хэлсэн. Тинчээ нэг морь байна юм тий. Тинчээ нэг гүү зөксөж. Тэгж ярьж байгаа. Тэгээд зүсний хувьд гэж ярих юм бол одоо энэ бор морь одоо энийг бол бор гэж ярина. Ер нь бол зүгээр ингээд хотын хөвгүүд ч юм аймгийн морь хөвгүүд бол цагаан л гэж ярина. Энэ чинь бор яагаад бор байдаг? Ер нь бол бор морь гэж ярьдаг да. Тэгээд дотор энэ бор чинь бас олон янз. Загал энэ бол яг цэвэр цав цагаан бор морь биш. Энэ одоо загалдуу морь. Арай нэг тийм загалдуу. Тийм чинь. Энэ бол яг тасаар морь биш. Би харна. Гэтэ тасаар бол биш. Тийм ногоон дүү тий. Бас адуу ч бас тэгээд их сонин улиралдаа ингээ өнгөөс үлдэх зун ингээ тасаарч явах жишээ нь өвлөн тасаар болгонгуудаа зун жоох юм халтардуу болчих жишээ нь тий. Тийм байдаг. Хээр, хар, бор, шарга зэрд, хүрэн, цоохор, гөх бор. За тэгээд загал. Амар их үт юм лээ тийм дөө байгаа. Бас толчгоороос яг. Тэгээ нүүн юу одоо жишээ нь бор гингүү чи борын дотор ч гэсэн мангар олон төрлүүд юм шүү дээ. Одоо жишээ нь гөх бор байгаа, цагаан бор гэж байгаа тий. Одоо энэ манай онцлог шиг л санагдаад идэх байхгүй надад. Үзэн гэдэг ч юм уу тий. Ингээд өнгөнүүд нэрлж чинь морин дээр очихоор бүр ингээд харахад яг ингээд адилхан шиг мөртлөө жижигхэн шинжүүд байсан шүү байгаа гэх шиг. Одоо ингээд хээр морж жишээлбэл зүгээр өнгөөр ирэхэд улаан морж шүү дээ. Улаан гож яг улаан хээр морж хээр морж тий. Хээр морж гэж нэг. Энд тийм энэ жоон төрсөн нөхөр шүү. Бас эхлэхгүй. Адууд нэг хязаалан соёолон гэсэн тий. 3-4 настайд засаг нь авдаг. Тэгвэл одоо чирдэхгүй бах тэлдэхгүй шүү дээ. Ер нь бол тэгж авдаг. Тэгвэл одоо адуу болгоны засагийг нь авахгүй балан болно шүү дээ. Амар юм болох тий. Одоо жишээ нэг азраг адуу гэхэлэр чинь 10 азраг тавьсан адуу бол ер нь азраг адуу шүү дээ. 5 5 6 тий. Азрагтай адуу бол азрагтай адуу гүйтэй унахтай байна. Тэгэл азраг. Нууц биш бол мөрөөдөл нь юу гэх юм лээ. Миний мөрөөдөл нь тий. Гоё залуу байна тий. Ер нь ирээдүйд юу вэ? Ирээдүйд ер нь миний яг бодож байгаа зүйл тийм сайхан тал дүр адуу болчихъя гэл хөдөө сайхан тайван тий. Гэрэлтэй амгалал. Тийм л байх. Мөрөөдөл тий. Тэний төлөө ч ер нь явж байгаа гэж би өөрөө боддог. Тэр саяас нь ингээд аяга гоё үг ярьсан л тайван гэж үг. Бас манай Монгол үгийн баялаг маш асар их байдаг тий. Тэгэхээр яагаад саяын өгүүлбэрт тайван гэдэг үгийг оруулж гисэн юм бэ? Амгалан тайван. Амгалан тайван гэж байна. Ерөөсөө тийм түүрт зүйлгүйгээр тий. Тархиндаа тийм нэг стрессгүй л чинь одоо тийм бүхэмдэлгүй тий. Ерөөсөө ингээд одоо ингээд ерөөсөө гараал ингээд уулан дээр гараал салхи хөмөрлөл ингээд аймаг тайвширчдаг юм тий. Жуурчдаг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар ер нь аюу тайван баярууд байна л та. Үнцнээ. Манайх нар одоо хамгийн том баярч одоо наадам байна. Зүгээр харуулж байгаа зүгээр. Наадам. Ер нь яг хамгийн гоё баяр. Миний хараад хамгийн гоё баяр бол тэгэл одоо Монголын үндэсний баяр юу 93 наад тий. Тэр л байдаг. Тэгээд бас цагаан сар байна. Нэг гоё үндэснийхээ дээл жинхнээс өгсөн харалж. Эргэж тий. Үндэсний одоо баяр гэх юм бол хоёр л баяр биш тий. Тэгээд манай Монгол улс маш олон. Тэр дундаа бол яг миний яг дуртай баяр гэх юм. 93 наадам байна. Монгол үндэсний цагаан сар байна шүү дээ. Цагаан сар гэж байдаг. Нэр байна. Яг гэвэл бүгд үндэсний хүмүүс бүгд монголоор бас гоё тий. Яваад өглөө. Тэгэлтрээ л гоё. Өө. Нааша хатаа чим самага чоколад.
За би ч охины хадас гүөх хатах эмэлтэй бараа алдаж гүйд юм да. Авах уу? За баг 2 морин ч орхич үү. Манай 2 морь яваад өглөө. Галгаач. Эндээс сор. Гизхтэй. Энэ одоо бүгдийг ингээд өөр хийх юм. Ань дөрвөн гэрмэр бүр хүн. Тэгээ бүсмэшин өөр. Гоё сүлжээсүүд байна те. Жирэм. Энэ одоо 8 хүршүүлчтэй дундаа нүхтэй. Одоо энэ хил орох зориултаар хэмжүүлсэн юм тийм. Ингээд ороход хил тийм шамархаа орохоор хэмжүүлсэн байна шээ. Юунд хэрэглэх юм? Энд хормон болт. Одоо ингээд морь унаад явж байгаа гэж. Хормон ингээд хормоотойгоо ноцолтол ингээд хормон ингээд дэрвэл ингээд л дээ шүү дээ. Тэг цэцлээд ингээд оруулж ирээд хормоотойгоо ингээд хормоогоо ингээд дуусчихгүй. Хормон болт. Тэгээд ингээд хийгээл одоо хормооч нэг хойшоо хийсээд мэлний хардмат руу орчдөг шүү дээ. Аюу тэр чаяг түүхтэй гэдэг мөрөн дээр байгаа. Баян ингээд хормоогоо аваад урагшин хийгээл дагавар хайгээл ингээд суугаад баян яг түүхтэй төвчөөс энэ хормон болт маш хэрэгтэй байдаг аа тийм. одоо энэ Нэг тохсор байна. усар. Адуун дээр явж байгаа хүндрийн түрүүний усрал маш ихтэй зүйл гэдэг. Одоо морь хөлс гарна тийм. Хөлс гараа гатна шүү дээ. Тэр үед одоо морьныхоо тэр дайр хөлсийг цэвэрлэх зорилго. Бариудын талаар ярих юм бол одоо Монгол наадам байна. Тэгээ наадмын хувьд ярих юм бол бас сүүлийн үед ярих гоё биш үү. Бас тийм их аим гоё биш. Гоё биш гэдэг нь. Одоо морь уухан маш цөөхөн болсон. Тодорхой хэмжээний болсон байна. Эрлээс дууралдаг гэсэн байна. Тийм учраас нэг хөдөөний хөөхүү яаж гэж ярьдаг. Тэр үеэс манай одоо байхгүй болсон байна гэдэг бол. Тэгээ байхгүй болсон байна ч ерөнхийдөө цөөсөн байна. Тэрнээс бол өмнө бол одоо Монгол мөр уралдаг байхад бол одоо айл болгон л бас Монгол хэр хүн ч бас нэг наадам морой тавихыг хүсдэг байхгүй юу? Хааны нэрх нь хамаагүй. Уур таа ер нь бол хааны нэрх нь хамаагүй тий. Гол нь морой оролдуулаад наадамд бас өөрийнх нь тийг сойгоод уяад оролдуулж нэг тэр хүн яасан жаргалахгүй. Ер нь тэгээ наадмаас ингээд морь хөвгт хоёр 9 минут тэр болгоод ярьдаг шүү дээ намайг. Ер нь хаана нэрх нь хамаагүй тий. Уяач маш цөөрж яваад амар харамсалтай байгаа. Ягаад энэ дээр харамсалтай байна гэвэл нэрлий залуу гэж орж ирснээр одоо Монгол морьтой Монгол үнэхээр саадууд. Үнэхээр нэрлий залуу хөлөө хурдаг үзэх байна. Тэ тиймэрхүү тал дээр бас уяач маань бас цөөрж байна. Одоо чинь нэрлий зэхлэр чинь манай Монгол морьноос ч сэрүүний өндрөөр нь үзээд том цусан номдоо одоо алаад арав цэвэр азарх оруулж ирлээ гэж бодоход энэс одоо Монгол гүргийг 50% юмстай дуугч. Тэгэхээр ч одоо хамгийн манай Монгол морины ч онцлог миний бодож байгаагаар бол хулах чадвар сайтай. Тэсэрч хурдлаггүй. Энэ алсын занда сайн гэж боддог шүү. Зөв. Энэ нэрлэлээд одоо ингээд ороод ирж байгаа. Би арай л илүү хөлийн урт болж байна. Энэ сайжирж гин гэж ойлгох уу? Айсгүй бол за энэ бол ер нь аль тал ер нь хоёр талтай л яриа. За хоёр талтай л. Хоёр талтай ярих зүйл байхгүй юу? Нэг талаа бол эхний талаа бол одоо ингээд за нэрлэлээ цад орж ирснээр за үнэхээр пират бол ингээд үнэхээр хурдан байна. Хурдны хувьд бол үнэхээр хурдан. За тэгээ нөгөө талаа гэж ярих юм бол нэгсэн доо Монгол адууны чанар гэдэг зүйл байхгүй болж байна. Яг цэвэр цус гэж ярих. Эсвэр төвчээр одоо 100 одоо ингээл өвлүүд тэр хүүтний гисэг төвчээр тийм зүйл ерөнхийдөө багасаад байна л баг болоод байна гэсэн. Одоо ингээд бэлчээрээр ордог байсан бол нэрлэлээс ингээд цус солилцсноор 50% 35-аар өнөдөө 36.5 ч тийм иймэрхүү цус орсноор одоо эсвэр төвчээр нэрээ багасчлаа. Одоо Монгол адууч ингээд байгалаар ингээд үйл бодлоо гэж орж ш тэр нь лонд орчин. Тэгээд үнэхээр амар тийм цуглахгүй орж. Тэгвэл тэгээд нэрлэлээс дуулалтаа ингээд байх юм бол заавал тижээлдэг гэдэг. Айгүй хүүсрэх гэдэг. Намайг ч жоохон баг чинь айл болох нэг дээр нэг юм жоохон хатлан гэж нэг жоохон юм авдаг байлаа шүү дээ. Тэгээ одоо бол тэгэл адуу чинь тэгээд нэг 1000 пирээс 10 хатан тийм 1000 пирээс дүүл жийдэх юм. Тиймэрхүү л манлаа яаж манай дулмсрангаа ярьж байсан л бас тэр үнийг бол олон хүн шүмжилж байсан л да. Таны үед одоо ингээ өвлийн уралдааныг сая маргалж байгаа шүү дээ. Өвлийн уралдааныг маргалахад таны ингээд дулмсрангаа мал ялж байгаа шүү дээ. Та нарын үед бидний дээр үед морь уйдаг байхад Монгол морь дандаа худалдаг байсан. Тэр Монгол морьны хөлийн урд машины километрээр ярих юм бол 40-оос 45 км-ийн цаг хурдтай байдаг. Одооний нэрлэлс морьны урд нь одоо 50-аас 60 орж 55 50-аас 55 ингэж явдаг болсон. Тэгээд өвлийн уралдааны яагаад ингэ хараад байгаа юм бэ? Орж байгаа. Нэрлэлс адуу бол хөлийн урдтай.
одоо тэр морь тавьж байгаа унж гэх юм бол арай илүү эрсдэлтэй унж. Морины хөвгөд арай халгаад гэсэн үг шүү дээ. Монгол морчноос хөлийн хувьд одоо арай юу гэх чадaltaй. Яа нэг галтрлаа гэрлээс дөө ингээд очлоо гэж бодоход Монгол одоо байж байгаа юм тийм. Өөрөө жишээ нэж өгч. Яг баталгаа юм уу? Тийм үү. Уул хатанд одоо ингээд явлаа гэж бодоход Монгол одоо угс санаас л арай авна шүү дээ тийм ээ. Уулын хөвсгөр тэр тал дээр бас арай авна. Тэсэ төвчээрийн төлөл гэдэг юм л л тийм. Одоо тэгээд өрөндөө ялтч хэцүү юм а тийм. 700 манлайг бол биний талдаа бол дэмжиж байгаа юм. Нэг талдаа бол дэмжиж байгаа юм. Монгол морь оролдуулъя гэж байна. Тэнгүүтээ нөгөө талдаа болохоор өвлөө оролтооныг бас эсэргүүцэж байгаа юм би бас арай дургу байгаа ч юм тийм байна. Бас ер нь тэгээд ямар нэг хоёр талтай л та. Морь малч гэсэн хоёр талтай, уралдаан наадам ч гэсэн хоёр талтай. Тэр нь бол аймагт бас үеч наадамд орж исэн үү? Ганц нэг хайрыг авч ирсэн би. Ярийн тавчдад ингээ морь уралдлаа гэж ихний 5 морийг барьдаг ч юм уу тийм. Ихний 5 морийг барьдаг. Түрүү магна ам үзүү. Тэгээд арийн 3, арийн 4, арийн 5. Баяа одод гэдэг бол ойлгомжтой тийм. Баяа одод гэдэг бол цал бол доодох нь хөтөл гоё юм билээ шүү дээ. Гоё шүү дээ. Соёл гэдэг юм дотор л явах шиг л байна. Энэ бүгд чинь ерөнхийдөө нийлээд соёл ахгүй юу? Гадууч бай. Одоо урлагийн тал морин урлагийн хөгжим. Ерөнхийдөө дээл хувцс бай тийм. Ерөнхийдөө бол гээд одоо хөдөөний нүнээ сааж байгаа. Ерөнхийдөө бүгдөө л өвс байж шүү дээ манай Монгол чинь. Тэгэл Монгол гэж байна. Нэцхэнтэй. Яцх байхгүй. Яагаад байхгүй? Мэдгүй. Бурхан нэг юм л. Балаг юм л гэж. Балаг юм л. Арай өх болоогүй. Үхэх. Дижнэц. Үхэх гэсэн чинь би үхэх гэсэн усад. За тэгээ заяа зам дээр гэдэг юм шүү. Тул ингээ явж идэл тэгэл. Замаа солихгүй болч. Ирэхгүй шүү те. Найз гэж үзмэтэй. Манай үеийн залуучууд бас юу хийж байна? Чөлөөт цаг. Одоо яг би бол чөлөөт цагаараа тэгэл морь малгунаад уулзлаа. Яг аяа билаар тоглосон. Сонирхолтой амар биш тийм. Сонирхолтой дуртай. Заал малах. Тэгээд заал авнаа. Заал ав. Хаяа нэг сайхан үлсээ гарахгүй шүү дээ. Амар тоглож чадахгүй ч гэсэн бас заал бас үлсээ гарч бас гоё мэдрэмж шүү дээ. Баар манд орох. Биш тэгээ. Цаа үзэл авсан шүү дээ. Бодод үтгэл багсаа дээ. Шүү дээ. Яг бааранд ордгоо гэж ярих юм бол бас уруулах тий. Залуу хүн байна бас. Дөрвөн байна. Цэнгэн тий. Байна. Байж болно. Уучлаарай хаа. Уучлаарай гэж. Хасаар ярих гэсэн шүү. Буруу бас ингээ Монгол өв соёлын талаар яриад байгаа юм бол ер нь дуусахгүй юм байна. Маш их зүйл байна. Миний мэдгүй зүйл ч зөндөө байгаа. Би бас тэгээд чадхаараа л юу мэддэг зүйлээсээ л ер нь ярьлаа. Тэгээ миний мэдгүй зүйл байгаа. Бас тэгээд буруу ярьсан ч гэж магадгүй. Морины имэйл байна, гүлэн байна. За дөрөө байна. Миний мэдих зүйлүүд ч тийм. За хазаар байна, жолоо байна тий. Имэйл жолоо янз байгаа, бааврууд байна, ганцхан байна. Одоо энэ дөрөв сурны дэдэлд байгаа нэг жижигхэн гүлэм одоо танд ярихад жижигхэн гүлэм шиг юм байгаа. Энийг олонцог гэдэг. Тэгээд тэр имэйл жижигхэн одоо ташуур уу? Имэйлний дээр айл. Тэр бүргэнд байгаа юм. Тэр бүргэнд байгаа бол шууд улаан сухад шүү. Улаан сухаг бол одоо тэгээд хүмүүс ташуурч одоо хэдэн маянганаас бас хамгаалдаг хэрэгтэй. Юм учраас мөр мал. Улаан сухад. Улаан сухад. Монголчуудын бас нэг юм чиглэг нэг соёл үүдээс санагдав. Тэрний өөр юм байна. Аман яриа. Хил зүг, зүүр үг, явх дүгнүүд байна тий. Эдгээр айгуу тийм жинтэй нэг юм гүн ухаанлаг гэх юм одоо нөө философлог гэж ярьдэн шүү дээ. Одоо чинь босгон дээр гიშгдэггүй байна тий. Урган дээгүүр гардаг. Урган дээгүүр гардаг. Энэ дээр нэр юу гэж. Эд нь одоо миний хувьд би бол тэгэл ер нь одоо тэр цэрэд үгэл ер нь даах хэрэгтэй болов гэж боддог шүү дээ. Одоо энэ урган дээгүүр гарч болохгүй, багнаас зүгдж болохгүй. Энэ цэрэд ер нь дагаж байх хэрэгтэй. Одоо үнэн ч бодлоо. Одоо зарим нь бодлоо шалгуулаа урган дээгүүр гараа яах юм. Тиймэрхүү жишээ нэг. Энэ тэрийг бол одоо түрүүн бол уургаа хөндлөж чинь молор морины толгой оруулдаг. Тий. Нэг бас явуулгын флор айгуу дийдэл. Өнгөрсөн хавар хотод бас орж нэг хэсэг ажил хийсэн. Яаж хүмүүс тэр газар амьдраад. Бицээ. Төвчрлээс төвчрлээ гарна. Эндээс одоо гэртээ би нэг 5 минут явал 5 минут биш 2-3 минут залж. Энэ хоёрын хооронд 30-40 минут. Бүгд яаж тэрээд. Тэгтээ яг хүмүүс амьдч чинь сонголт юм шиг байж болно. Яг бид нар нөгөө нэг иймэрхүү нэг тийм эргчлөөтэй сайхан ийм гоё газар төрсэн болохоор тий бас тэр хүмүүс бас хацтай шүү. Улаанбаатар төсөн бол одоо тэгэл Улаанбаатар туусан зэгцэж. Яг миний нэг 3 л асуулт байдгийг. Арангаа аймгийн засаг дарга байсан бол та яг юу хийв? Байсан бол шүү дээ энэ зүйл. Байсан бол.
хамгийн түрүүнд зүгээр л тэг шууд ингэ тархиж орж ирж байгаа юм л. Одоо нөмөр баллаа. Харин хамаагүй шүү дээ. Ер нь Монгол улсад Монгол морьоор бол ганцхан аймаг болох. Айгуу тийм. Маш гоё. Товч буюу тодорхой. Нэр ямар гоё юм бэ те. Тийм болчихвол. За миний хоёр дахь асуулт. Та Монгол улсын ерөнхий сайд байсан бэл. За аймгийн хэмжээнд бол ийм шийдвэр гаргачлаа. Ерөнхий сайд байсан бэл та. Зүг шууд хамгийн түрүүнд бодогчоо. Айгуу тийм үйлдвэр гаргасан байна. Үйлдвэр. Их үйлдвэр. Ажлын байр Монгол улсад өөрсдөө эвлэлдэг юм. Бос болох байна. Одоо айгуу одоо бол нарийн ширүүл үнэхээр хаягдж шít. Ямар ч үнэгүй шít. Тэгээ одоо минь надад ойр байгаа нэг зүйл шүү дээ. Гүр яг өөрийнхөө л хариулж байгаа чинь ер нь бол аялаа нэг ямар нэг юм бэлдсэн юм байхгүй. Шууд л юм чи тий. Яа сүүлийн асуулт. Та Монгол улс ерөнхийлөгч байсан. Ерөнхийлөгч байсан болов. Миний түрүүнд юм байл. Айгуу зэгцтэй байлгасан баха. Гişүүдтэй ч юм уу тий одоо тэр 76 100 нам болсон байна тий. 126 болж тий. Тэр хүмүүсийн айгуу зэгцтэй айгуу хууль цаас айгуу тий. Чанга хүн байгасан. Батсан нэвтрүүлэгт сурлагыг хүлээж аваад оролцсон баярлалаа. Нүртэл бас сайхан ярилцлаа. Яриад байвал яриалах юм. Яриад байвал яг энэ хугацаанд би ингээд юм хэлэх гэжсэн чинь ингээд цогсоодсон тий. Эсвэл яг би энийг нэг дутуулчлаадаг гэсэн юм бол энэ номыг танд хэлдэг. Тэгээд одоо залуу нөө тэгээд залуучуудаа өс соёлтойгоо ойрхомоор тий. Монгол морьтойгоо ойрхомоор. Гадны соёлыг яагаад амар таагаад байгаа юм тий. Бид нар чинь монгол хүмүүс. Бид нар чинь бас ялгарах улс шүү. Ягаад одоо тэднийг сурах тэр айлуулах тэднийг сурах гэдэг тэдний түгээн илрүүлэх гэх нэг хичээж байгаа явж байгаа залуучуудаа орхгүй гэж дуудаад чинь янз бүр хөдөөний хөс мал тийг дуудаад байгаа юм бэ. Ягаад? Бид нар асуулт ерөөс ойлгох юм байна. Гадны соёлыг аягүй шүтж байгаа гэж. Монгол улс соёлтойгоо ойрхомоор айлж хэлээ та. Харахад тэрдээ сэтгэл нэрг юм да. Манай хөдөөний агаар хөдөөний эмчин шалгамдаа шүү. Манад л тийм байгалаараа байгаа тий. Өөд цэвэрх. Бидний бас тодорхойлж өгөх нэг зүйл шүү. 22 дахь дугаар маань энэ өрөөнд өндөрлөө. Хамгийн анхны бас яг ингээд байгаль ингээд гадаа суугаад хийж байгаа подкаст маань бол бас нэг сайхан дуусан зүйлтлээ. Нэвтрүүлгээс бас бүхэнд авах юм байх бах, гээх юм байх бах. Тэгэхээр авах гэхийг хоноор хандаарай гэж үсээр дараагийн дугаараар уулзлаа. Түр баярлалаа. Эх, он носит сайхан утга